Та өөрийнхөө төрөвчийг шүн дунд гадаа гаргаж саранд харуулан сэгсэрч мөнгө дууддаг гэж сонсвол галзуу хүнтэй ярьж байна гэж бодох уу? Орчин үеийн шилэн барилгууд ухаалаг утасны цаана Монголын тал нутгийн нүүдэлчдээс өвлөгдөж ирсэн мөнгөний энергитэй харьцах аимшигтай бас сонирхолтой зан үйлийн тоглоом өрнөж байдаг. Энд мөнгө бол зүгээр нэг цаас биш, маш гомдомтой амьд амьтан шиг энерги. Хэрвээ та Улаанбаатарын аль нэгэн ресторанд ороод үнэхээр газар тавьчихвал хажуугийн ширээнийх нь таныг яг л хараад хүрсэн хүн шиг өрөвдөнгүй харах болно. Яагаад гэвэл монголчуудын хувьд газар бол бүх зүйлийг сордог хар нүх. Сүнхээ газар тавих нь таны халаасан дах сүүлчийн сохор зоос хүртэл газрын гаваар орхын цомдон гэж үздэг. Энэ бол гудамжны хууль. Сүнхээ газар тавьсан бол та өөрөө мөнгөндөө баяртай гэж хэлсэнтэй ижил. Агаарт арцны хүчтэй үнэр сэнгэнэж хаа нэгтээ төмөр мөнгө хангинах чимээ сонсогддог. Энэ бол зүгээр нэг цэвэрлэгээ биш, айл болгонд байдаг мөнгөний авдар шүүгээгээ ариусгаж байгаа хэрэг. Монголчууд мөнгийг маш их дээдэлдэг. Тэд шин сар гарах бүрт төрөвчөө саранд харуулж мөнгөө үржүүлэх шившлэг уншдаг. Тэрч байтугай төрөвчөндөө мөнгөний мэлхий, могоон арьс, эсвэл тусгайлан зангидсан улаан утас хадгалдаг хүмүүс дахаас аваад бий. Энэ нь мөнгөний урсгалыг өөртөө соронч шиг татах гэсэн далд хүсэл. Гэхдээ хамгийн шоконд оруулам зүйл бол тэдний цээрлэх ёс. Та хизээч монгол хүний өөдөөс хараад шүглдэж болохгүй. Гэрч шүглдэх нь тэр айлын бүх баялаг, мөнгөн энергийг салхинд хийсгэж ядуурл дууддаг хамгийн аюултай үйлдэл. Мөн та харанхуй болсон хойно хог новшоо гаргаж хайж болохгүй. Шүн хог хаях нь өөрийнхөө аз хиймэр мөнгөний задарлыг гадагш нь өгч байгаагаас ялгаагүй гэж үздэг. Тэрч байтугай та мөнгө өгөхдөө хизээч гараас гарт өгөхгүй, заавал ширээн дээр тавих эсвэл алгаа дээш харуулan барьдаг. Энэ бол мөнгөний тэнгэрийг гомдоохгүй гэсэн айдас. Шинэ жил цагаан сарын үеэр энэ галзуурал дээд зэгтээ хүрдэг. Хүмүүс шинэ мөнгөн дэвсгэрт цуглуулж төрөвчөө дүүргэхийг хичээнэ. Хэрвээ таны төрөвч шинэ он гарахад хоосон байвал тэр жилээ бүхэлд нь хоосон өнгөрөөнө гэсэн үг. Энэ нь эдийн засгийн онол биш, зүгээр л сүнслэг гэрээ. Хамгийн сонин нь тэд төрөвчнийхээ өнгөнд хүртэл ач холбогдол өгнө. Улаан эсвэл алтлаг өнгөтэй төрөвч бол мөнгөний галыг бадраагч, харин цэнхэр өнгө бол мөнгө урсгаад алга болгодог усны энерги гэж үзнэ. Эцэст нь хэлэхэд Монголд мөнгөтэй байх нь зөвхөн хөдөлмөрлөхөөс гадна энэ нууцлаг үл үзэгдэх ертөнцийн дүрмийг хэр сайн мэддгээс шалтгаалдаг. Тэдний хувьд мөнгө бол хүндэтгэх ёстой зочин. Хэрвээ та түүнийг хайрлахгүй, цээрлэх зүйлсийг нь зөрчвөл тэр зочин хизээч эргэж ирэхгүйгээр хаалга саваад гарна. Энэ бол монголчуудын цуснд байдаг хинч тайлбарлаж чадахгүй мөнгөний соёл. Та одоо цүнхээ газар тавьсан хിവэрэ байна уу? Тэгвэл таны мөнгө аль хэдийн танаас зугтаж эхэлсэн байж магадгүй шүү.